Монголын Премьер Лиг үзүүлж байна. Ерөнхий ивент тэгж Fruta Active. Баянгол багийн анх бимба тулгаа бид гурав сууж байгаа. Арай өөр шинэлэг тийм хөлбөмбөгийн жишг болсон баг байгуулъя гэж ярьсан байхгүй юу? Нэрийн хувьд бол Баянгол багийг эхлээд бол яг ямар ч тийм мөрөөдлийн баг байгуулъя гэж тохирсон учраас яг ерөнхий нэр нь мөрөөдлийн баг байна. Гэхдээ нэг дүүргийн нэртэй байя гэж ярилцсан. Яагаад тэгэхээр Улаанбаатар FC Улаанбаатар гэсэн багууд зөндөө байдаг те. Хотын ганц баг байснаас илүү дүүргийн нэг багтаа нийт 9 баг байгуулах тийм ер нь бол төсөл маань тийм болж хувирсан зүйлдэ. Үсгэн байгуулж байгаа хүмүүсийн дунд нь Баянгол сургууль явж ирсэн төрсэн хүмүүс байсан тийм учраас Баянгол юм зүгээр юм байна гэж тохироод Баянгол нэртэйгээр баг үүсгэх шийдсэн. Баянгол FC! Одоо Баянгол багийг Баянгол дүүргийнх илүү дэмжих ёстой. Тэр тоглолтыг Баянголынх ирж үзээд магадгүй хаан уулын багтаа тоглосон тохиолдолд Баянголынхан ирж хаан уулынхан ирж багаа тусдаа дэмжиж. Ингээд яг бидээс нөө телевизээр харж үздэг яг тийм ерөнхийдөө хөлбөмбөгийн жишг л болох гэдэг юм л да. Бас энэ багийг гадаадуудад бас ингэ танилцуулж болохоор баг өсөж исэн байхгүй юу? Гадаад тасгалжуулагчтай ялангуяа. Пол Вотсны Matthew Conrad гэдэг хоёр хүний талаар би Vice гэдэг нэг сэтгүүлээс анх уншиж байсан. Vice бол залуучууд их уншдаг. International тийм олон улсын мэдээг айгүй сонирхолтойгоор үзүүлдэг тийм айгүй том групп байдаг. Пол, Matt хоёрын тухай уншиж хагаад тэр хоёр одоо FIFA-гийн ранкинг дээр хамгийн доогуур явж байгаа нэг арал дээр очиод 2 жил өөртөө шигшээ багийн тасгалжуулаад хамгийн анхны амжилтанд хүртэл нь бэлтжижсэн гэдэг. Тэрийг би уншичаад хэрвээ тэр хоёр одоо дэлхийн хамгийн сул багийг тодорхой хэмжээнд амжилтанд хүргээд тэр хоцсон баг нь бас Guam шүү дээ. Guam ч бас FIFA ранкингаараа баг Монголын дээр явж байгаа ус хэвгүй. Тэгэхээр Guam-ыг хожид тэр төвшөнд хүрэж байна. Тэгээд байна гэдэг чинь Монголд ирэхэд бол боломжийн тууштай хүмүүс юм шиг санагдаад анх холбоо ирсэн. Пол Монголд ирээд Баянгол багийг одоо энэ нэртэй баг бид хэд нээхээ хүсэж байна. Ингээд Монгол төлөвлөгчтэй болохоор баг гэхэд Пол төвшөөрөөд сонгон шалгуурт явуулъя тий. Тэгээ хүүхдүүдэд сонгоод авчи, залуучуудыг сонгоод авчи. Баянгол багийг бүрдүүлэхийн тулд 2 удаа сонгон шалгуурт явагдсан. Тэр нь бараг нийтдээ 100 гаруй хүүхдүүд цугулсан. Тэгээд тэр 2 удаагийн сонгон шалгууртаас нийт 20 хүүхэд шалгаж аваад бүх тамирчид тэр 2 сонгон шалгууртаас л гарч ирсэн. Одоо нэг баг ах хизээс яа. Дайд тэр ситуашн боо. Одоо хэд бол энэ ситуашн юм уцтай. Яа ч үе ч юм. Баянгол багийн манай одоо гадаа анхны бэлтгэл өнөөдөр болж байна. Энэ бэлтгэлийн одоо зорилго бол эхний даалгаврыг биелүүлэх зорилго шүү. Манай эхний даалгавар бол жижиг хэмжээний тэмцээнд амжилттай оролцох юм аа. Энэ тэмцээнд манайх Шарын гол капыг сонглоо. Шарын голд манай Шотланд партнерууд очино. Шарын голын 2 баг болон хотоос багууд очиж оролцсон юм аа. Шарын гол явна гэхэд ер нь сэтгэл айгүй өндөр ирсэн. Ягаад тэгэхээр
ерөнхийдөө яг баг болоод бүрэлдэхүүн болоод тэгээд ерөнхийдөө анхны гадаа тэмцээнд орох. Шарын гол бол олон тэмцээнд амжилттай орсон. Хөлбөмбөгийн түүхтэй жижигхэн ч гэсэн түүхтэй сум. Тэмдгийн хөлбөмбөгийн баг нь их хүчтэй. Дээр үеэсээ хөлбөмбөг тоглолт байсан. Монгол Улсын шгшээ багт 2 тамирчин оруулдаг амжилттай тэмцээн болгоод ер нь бол 2-3 дугаар байнга ордог амжилттай оролцдог багууд учраас энэ тэмцээнд орж тодорхой байр эзлэн амжилт үзүүлэх бол манай одоо эхний даалгавар шүү. Тийм учраас одоо эхний гадаа бэлтгэлээ тэр тэмцээнд зориулж одоо хийцгээе. Энэ тэмцээнд ерөнхийдөө цаг хугацааны хувьд давхцаад ажил төрөлтэй давхцаа явж чадахгүй хүн бол гар өргөрөө. Энэ тэмцээнд явъя гэдэг юугаар бүгд санал нэгдсэн. Гэхдээ бас ингээд тодорхой хэмжээнд хавар болж байгаа учраас хүүхдүүдийн шалгалт шүүлэг дүн гарах гэдэг юм давхцсан. Багшаас асуугаад үзсэн чинь чөлөөхгүйгээд тэгээд явж чадхааргүй болцсон байжсэн чинь яг шарын гол руу явдаг өдрөө бол манай багийн менежер Бямбах маань бол багштай яриад чөлөөг аваад тэг явжсэн байгаа. Тэгэхээр одоо тодорхой хичээл мичээл гэдэг бол аргалж болохоор тийм ажлыг бол одоо биднээс чөлөөний ууц албан бичиг аваад сургуулийн захиргаанд авчиж өгч болно. Үнэхээр шалгалттай болж байгаа өдөр яг тиймэрхүү бас хойшлуулж болшгүй ажлыг бол бас хойшлуулж болохгүй. Уул нь явна гэж бодчихсон чи яг 5 дахь өдөр нь бид нар 4 дахь өдөр явах байсан. Гэтэ 5 дахь өдөр яг миний мэрэгжлийн хичээл давхцаад тэгээд явж чадаагүй байгаа. 4 дахь өдөр явсан. Тэгээд би даадлан яг нэг даадлооных нэгтэд улсын шалгалттай байсан болохоор бас баг зэрэг санаа зовж ирсэн. Хэрэгтэй хүүхдүүд нь биднээс албан бичиг өгч сургуулийн захиргаа юунд танд чөлөөг нь авч өгөөд тэгээд шарын гол руу ерөнхийдөө 13 хүүхэдтэй явсан. Манай нэгдүгээр даалгавар бол шарын гол тэмцээнд яваад амжилтанд хүрэх байгаа. Амжилтанд хүрэх бол ямар ч багийн хувьд хамгийн чухал асуудал. Гэхдээ шарын гол руу явсны бас нэг одоо тэрнээс чухал нэг асуудал гэвэл багийн уур амьсгалыг сайжруулах үүднээс шарын гол руу явахаар шийдсэн юм аа. Том болсон 10 эдэн хүүхэдтэй эцэг хүн шиг л явсан ш дээрээс вагон дотор. Шарын гол руу явахад анх вагонд сууж үзсэн байгаа. Тэгээд Олонх нь ер нь вагоноор явж үзээг хүүхдүүд байсан. Би бас нэлээд үзсэн. Тэгээд бас та жоохон үлгэрдээрэл үзүүлээд жоохон юм зааж өгөх нөгөөд за хөгжилтэй явдлууд маш их болсон байгаа. Тэгээд 3-3-аараа баг болж байгаа төзөрдөөд шийдэлтэй үзэж тоглосон л доо. Тэгээд манай багийнхаа хожигдаад мөрөнгийн багийг вагоны нэг захаас нөгөө зах хүртэл галуун цаваагаар явж шийдгсэн. Вагоны нэг захаас нөгөө зах хүртэл галуун цаваагаар явж. Тэр очиод тоглох гэдэг юм бол вагонд ороо мартчих. Ерөөсөө тэр вагонд хамт явж байгаа нь их гоё байгаа өөр. Тэгээ багаар хоорондоо яг тэр нэг үнхээр яг олон өнө цугласан нэг явуулаад цаашлуулаад шоолоод тэгэл тоглоом ч гэсэн зүгээр нэг тоглохгүй хоорондоо нэг дандаа шийтгэлтэй тоглоно. Соо юу вогтой нөө яг вогтой. Цаасандаа зөв. Хажуудлын купер шиг Баг хамталтайгаа ерөөд нэлээд хөгжилтэй байсан. Шүнжин ер нь тэгэл нэг хөлмөг барайл нэг хөрвөл ер нь тэгэл янз янзын версэнтэй баг хамтанд олнороо тэгэл юм яриад явуулсан багон дотор. Багаараа дархан дээр ирсэн тэгээд бууд Бахан дээр манай шарын голын богоо маань 4 цаг зогссон юм л тэгээд. Манайх ингээ холцоо зогсож байна. Иччих ингээ удаагч зогсож байгаа байхгүй гэж цаачаа. За манай Баянгол дэвсэг Улаанбаатар хотоос 20 цаг 30 минут гарлаа. Тэгээд дархан дэрсэн маань шарын гол руу тэмцээнд явж байна. Одоо 1 цаг 40 минут болж байна шүний. Тэгээд вагонд их ядрахгүй гоё явж гинөө хөгжилтөө үзэр тоглоцоо байгаа. Гадан цуугаар явсан аимшигтэй мөлий тэр. Багийн хамт цаан гэж. Багийн хамт цаан гэж.
Цагаан залуудын одоо ярина. Сая 0 орос өсрүүлсэн яриад байна л да. 0 юу болсон? 0 харин ихтэй. Би бах ирэлцсэн л дээ. Би яах юм бэ гэсэн. 604-нд нөшөөд юм бах өчгөө. Худлаа бидний нэрийг баасан. Тийм, Баянгол дэвсэг алцгаа авахгүй. Өгчөнд өстэй 600 надаас хамгаагаад өгчихгүй. Дио батна. Камера үнзийгүй дараа нь барддаг маа. Баянгол дэвсэг. 우리 쇼딩 징계 싱계 우리 학생 징계 싱계 우리 세상이 알파 싱계 За миний хувьд бусдыгаа бодвол нилээ өгчээсэн баха гэж бодоод. Тэгэхээр ерөнхийдөө би богонд ороод яг бид нар ингээд бөөнөрөө юм ярьж байгаа л тэгээд би угаасаа бүгдээрэнд нь ганцлуу гэсэн. Би ингээд ерөнхийдөө иш тунтаад тэгээд бараг л очиод сэрнэ л гэдэг тийм юм хэлсэн. Тэгээд угаасаа тэр хэлсэн үгэндээ ч бараг эзэн болсон юм гэдэг шиг. Халтаа. Таахыг харлаа. Нэг мэдсээ өглөө 6 цаг чөлөөс ирээл өө бууцгаа гэсэн чинь уул нь би дарханд очсон байна гэж бодоо. Дарханд буугаад 3 цаг байгаад тэгээ шарын гол руу явах юм болоо гэсэн чинь үүрийн 6 цагт бараг шарын голд очсон юм. Тэгээд игчээ. Энэндээ дөнгөс ирж байгаа болоорой. Шарын голын уурхай таллынхын цонхон суудсан байсан болохоор яг зогсоод шарын гол дээр ирлээ гэхэд нь гайхсан л та. Тэгээ энэний цаана үүд юм болоо гэсэн бодол төрөөл. Шарын голд буугаад жоохон сэрүүхэн байсан ч гэсэндээ нартаа их гоё өглөө байсан. Амар гоё. Бүр яг 100 ноогоо зүлэхтэй бүр амар гоё. Бөмбөг өгөөж аваач. Яа тийм бэ? Яа. Өнөөдөр хэлсэн. Бид нар одоо тэмцээн болох газар ирж байна. Тэгээд тийшээ тэнд лав хөлбөмбөг төлгөө байгаа юм шиг байна харцсан. Их уурхайтай газар байна. Ийш нь ингээд уурхаа шарын гол уурхаа. Тийш нь ингээд хотод үүдэн байна. Төсөөснэг бодлоос том газар ирсэн бид нар. Тэгээ хөлбөмбөгийн талбайд яварцсан тэр хавьд байгаа юм шиг байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа явцгаа. Өглөө богоноос буугаад очиод хүүхдүүд жирөөсөд юу яасан шүү дээ. Буугаад яг тэгэл аюугаа зүлэгтэй газар, байгальтай газар буучиж байгаа юм. Буугаал гэдэл тэр нөө шарын гол руу очиж явахдаа бөмбөгөө өшгөлцгөөгээд нэг л одоо нөө тоглох гал байж чадаад. За манай Баянгол FC шарын голд ирчээд байна. Дүнгээс богоноосоо буучаад одоо цаг нэг 6:50 болж байгаа шиг байна да. Өглөө бол сайхан сэлмэг тэнгэртэй нар сайхан гоё наа. За тэгээд маа Баянголынхаа ер нь бол энд ирсэн зорилго нь бол талбай эзэн болох шарын голыг л буулгаж авах зорилготой байсан. Энд тэнцээд ер нь төрүүлнэ гэсэн том зорилготой ирсэн дээ. Тэгээд манай багийн одоо хамт ард одоо явчихлаа. Тэгээ бид нэр шарын голд байрлах газар руугаа алхаж явахдаа юм яриад тэгээд хоорондоо бөмбөгөө өшгөлөөд харин нэг бөмбөгөө алга болгочихсон. Одоо нэг баг. Ах хизээс яа.
Найдаа тэр ситуэйшн бол Одоо хэлээд бол энэ ситуэйшн тэр мөчтэй. Яач уу ийч юм. Очоод биднээс байр гаргаж өгөөд спорт зааландаа байрлангуудаа хувцаа тавиал ерөөсө хамгийн дөрөнд хийсэн юм, ерөөсө идэж уух юм, хоолунд яриаггүй, ерөөсө шууд талбай дээр гараад бэлтгэлээ хийгээл. Гэж айгүй чухал бэлтгэл байсан. Зөвөр бэлтгэл хийгээгүй байсан бол магадгүй шууд тэмцээндээ ороод тоглоал ингэсэн бол унахаас айгаал нөгөө бөмбөгөндөө чүрч чадахгүй жоохон твдэл байсан. Бэлтгэлийн үеэр би халтарч унсан байгаа. Зөвөр амжилттай гол болчихвол бэлтгэл ялалт. Булангийн цохилт тэгээд чөлөө цохилт 11 метрийн торгуулийн цохилт тэгээд тухайн байрлалаа яаж эслэх гэх тэр бүхний хоорондоо зохицож ярилцсан тэр бэлтгэл ерөнхийдөө нэлээд үр дүнтэй болсон. Тэгээд талбай дээр кроссоо бэлдсэн, чөлөө цохилтоо бэлдсэн. Тэгээд тэр нь ч гэсэн их үр дүнтэй болж тэмцээн дээр кроссоосоо чөлөө цохилтоосоо ч гэсэн гол оруулсан болохоор аюу хэрэгтэй бэлтгэлийг хийж юм болов гэж бодож байна. За бид нэр очиод эхний өдрөө уурхаастын амралтанд очисон байгаа. Очиод тус бүртээ ажиллаа хувааж аваад хоол хийх нэгээд хоол хийх хэрэгсэл байгаагүй л дээ. Тэгээ бас тэр учраас бид нэр буцаад замаа дагаж алхаад тэнцээ 20 гаруй жил ажиллаж байсан. Альмагчаас тоогоо хутга гамбууд эднэр аваад амралтын газар руу очиод хоол хийсэн. Гал түлэх модонд ариука шинэ гэх мэт хүмүүс надтай явж модонд явсан байгаа. Тэгээд модонд явхад бол маш гоё байсан. Уулын ороо дээрээс нар жарахыг харсан. Тэгээл энэ хөвгөлтэй байсан да. Бүгдээрээ даарцгаацсан түдгээс сагаад түдхий хажууд. Хоол нээж болсон байна. Хурлын хэрчээд тэгээд луун бас арилгаад ирсэн. Наваг багийн хоолны ерөнхий тоогооч тавьсан. Яг одоо шууд тасаа. Оо мөрөн минь. Анхны хоол нь цөөн байсан. Тэгээд ахлах тоогоочоор мөрөн ажиллаж байсан. Өнөөдөр би ингээ Баянгол FC багийнхаа ерөнхий тоогоочор ажиллалаа. Ерөнхий тоо. Юу хийсэн? Хийсэн яа. Бүрээ яг юу хийсэн бэ? Хийсэн. Амталт юу үзээ. Тэгээ өнөөдөр гадаа аим хүүтэн байна. Тэгээ багаараа ингээ гал тойроо зогсоож юм. Хажуудаа хоолоо. Тэгээд чи бууж шүүл. Тэгээ миний цөөж. Миний одоо гар дор одоо багаараа л ажиллаа дөө. Тал нь усан жавал, тал нь түлэн жавал, тал нь ногоогоо ажиллаад. Тал нь хуурал би нэг амталж үзээл. Хоо юу бэлэн боцтой. Энэ игорлын гişвч камер харахаар худлаа яриад байдаг гэж. Тойр зогсоод бүгд л одоо цөөн болж хахад бүгд ингээ тойроо зогсоцсон. Тэгэл гарч ирсийн дараа даваас ихсрээл. Ингэж ихсэрдэг гал юм орж иргэлж байгаа л анцгаараа жиргэлж байгаа ингээд сэгсэрсэн ш. Сэгсэл гэж ч одоо ясууд. Одоо ясууд. Йоо, надад дуурал солиорууч штэ. Яасан байна? Йоо! Энэ л хээрийн цөөнхэд амттай цөөн гэсэн. Сумын басууд баг маань хүчээ зузаадах ирсэн мөлий. Шин хүмүүс орж ирсэн мөлий. Лигийн тамирчин юм чинь тэгээд маш тэнцэглэхээр бас тэгээд бүр амар алдсан болох хаа. Энэ сав бол асуудалгүй. Ерөнхий урайлсаар манай Бямбах ажилласан. Үсэж байгаа. Цөөнд бас нэр өгсөн.
Баянгол цөөгөн гэдэг нэр өгсөн нэр. Яа, наасаа Баянгол нэрийн зөв юм уу? Тийм. Баянгол дэвс гэдэг зөв. Тэгээд гэж болно шүү. Захиалгаар хийж болно. Дөрөвтэй шүү дүнг үргэж. За бид нар одоо уурхайн амралтаас гараа явж байна. Тэмцээнийхээ нээлтэнд оролцохгүй явж байна. Ямар ч гэсэн өглөөнийхөө ундыг уудаа нилээ сандарч байна. Сандар цаг маг байхгүй баха яваад шиг өлөө. Тэгээд тэрсээс 4-5 баг. 5 баг байгаа. 5 баг тий. 5 баг байгаа. Тэгээд 5 багтаага тойргоор тоглох юм шиг. Тэгээ өнөөдөр маргааш хоёртаа тоглоо. Тэгээд тэмцээн маань дуусна гэж байна. Тэгэл хариндаа ямар ч хэсэ хожихын төлөө эхний тэмцээндээ ялтын төлөө явна да. Тэ? Мөн үү? Богодэси! Сэтгэл зүйн хувьд бол би өөрөө тийм яг төвийн хамгаалагчаар бол өстө тоглож үзээгүй. Зомбийн барсуудаа тоглох гэж явж байхдаа бол сэтгэл зүйн ерөнхийдөө бол бэлтгэлтэй байсан. Данх хотоос гарахтаа л зорилготой хүрнгээд шатуу шийдэж гарсан. Би ер нь өөрхийн давуу талыг сэтгэл зүй гэж боддог. Бусдаа сэтгэл зүгээр илүү байхыг хүсдэг бас. Тэгээд анх явж байхдаа өөрийгөө тайвшруулахыг оролдож байсан. Тухайн үед жоохон бэртэлтэй байсан учраас тэгээд хөлөндөө жоохон санаа зовж байсан. Тэгээд яг нөгөө зовхолт хийх пас тулгуур бол буюу солгоо болны өсгөж жоохон асуудалтай байсан. Тэгэл тэрнтэй л жоохон юм бодож ирсэн да. Орох төлөвлөрөө шүү. Би 6 тоглолтыг өнөөдөр 4 тоглолт болно шүү дээ. Энэ 4 тоглолт шүү. Ингээ бидний урилгыг хүлээн авч хөрөлдсөн ирж хөдөө орон нутагт энэ спортыг сонирхож байгаа хүүхэд багчуудад одоо бодтой сайхан уран тоглолтоо үзүүлэхээр ирсэн СП клуб Монгол хамгаалах яамны их сургуулийн хамт олон та нөхдөд баг бүрэлдэхүүнд баярлснаа дахин илэрхийлж спортын өндөр амжилт хүсэлж энэхүү тэмцээн нээснийг мэдэгдэж байна. Баярлалаа та бүхэн. За сайн байна уу? Би David. Би Jacken Mongol Hilтэй. Jacken. So I'll speak in Shetland Hill. Энэ сайхан арга хэмжээнд өнөөдрийн дуурж оролцуулж байгаа баярлалаа. Тэгээд Шотланд орн маань өөрийн гэсэн бас өөртөө гэсэн тийм хөл бөмбөгийн түүхтэй өмнө нь бидээс энэ хоёр Шотланд хөл бөмбөгийн багийг Монголд авчирж ирсэн. Тэгээд уг нь хоёр сэтгүүлч хүмүүс маань бас ирэх ёстой байсан бол дандаа дүүрсэн бол хаана явж байгааг нь мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн энд ирэх нь бол тодорхой. Тэгээд та нарт хандаж бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд энэ тоглолтод амжилт гаргаарай гэж хэлмээр байна.
маршрут эхний тоглолтыг явж байхад бас баг зэргийн сандалтай байсан. Үнэхээр ширүүн тоглолт болсон да. Тэгээд Соёмби Марсей бүрэлдэхүүн бол Батлан хамгааллын сургууль дээр тоглосон бүрэлдэхүүнээс арай ондоо болсон байсан. Тэгээд тэр хэмжээгээр ер нь Соёмби Марс бол их сайжирсан байсан. За бүгдийг энэ удаагийнхан Довтлогоо явагдаж байх үед манай багийн хамгаалагч даваах газар байсан. Дүү хамгаалагч даваах манд гинтээд. Даваах Эммануэлтэй мөргөлдөөд Даваа гэж манай төвийн одоо хамгаалтын ганц амин судас. Та нарын дуулцаа яа тааж байна. Та нар хүн чанар хайш манай хүүхдүүд биш үү? Одоо нэг баг. Ах хизээс яа. Дайд тэр ситуашн боо. Одоо хэлээд бол энэ ситуашн тэр мөчтэй. Яа ч үе чи бай.